Намайг тэрвшгэдэг 2019 оноос хойш Чехэд гэр бүлийн хамт амьдарч байна. Манай хүнийг Цэрэнжимэд гэдэг хоёулаа хамтдаа Абидос компанид ажиллаад хөдөлмөрлөл явж байна да. Абидост ээлжийн туслах мастер хийдэг байгаа. 5 дахь жилдээ ажиллаж байна. Чех улсад 2025 оны 2 сарын 8-нд ирсэн. 6 сар гарсан болж байна. Би Чех улсад 19 онд ирсэн. Ирээд одоо он гараад бараг 7 жил болох гэж байна. Анхнаасаа л энэ үйлдвэрийнхаа гэрээгээр ирчихсэн. За Абидос бол яг ажлын нөхцөлийн байдлын хувьд бол бусад үйлдвэрийг бодвол жоохон хүнд талтай. Гэхдээ бол хувь хүн өөрөө идвэх чармалт гаргах юм бол болохгүй юм гэж байхгүй. Яг анх ирэхэд бол жоохон хүндэл санагдчихсэн. Тэгэл одоо нөгөө нэг ажилдаа тасаад ч юм уу мэдгүй одоо тэгэл гарт орцсон ч гэх юм уу тэгэл айгүй санагдаад идэв шүү дээ. Анх ирэхэд ажил танилцуулсан. За жоохон хүнд шүү. Хүнд талдаа шүү. Ер нь хийж байгаа. Тэгээ Монголд нэг иймэрхүү ажил хийж үзээгүй. Наашаарууд ирсэн. За ямарсан болгоно хийнэ чадна гэд ирсэн. Тэгээ нэг өдийг хүртэл ажиллаж байна. 6 сарын хугацаанд их юм сурлаа. Зааж байгаа мастеруудаас ахуулаад хүмүүс нь их юм зааж өглөө. Хүнд үеийн хувьд бол нэг аюултай тийм хүнд юм байхгүй. Яг нөгөө нэг ажилтайгаа нөгөө ингээд даслаа орчинтойгоо даслаа жоохон тийм цаг хугацаа мэдээж хэрэгтэй. Би Абидосын будагны цэхэд анх яг ирээд одоо 4 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд анхандаа бол яг ажлын хувьд жоохон огт хийж үзэж байгаагүй учраас жоохон хүнд байсан. Гэхдээ тодорхой хугацаа өнгөрсний ард яг ажилдаа дасаад юм уу ажлынхаа нэг арга барилыг олоод ирэхээр нэг хайхтар тийм хүндрэлтэй юм бол байхгүй. Би одоо нумтаглагч буюу зүлгүүрч хийж байгаа. Анх удаа Монголоос ирж байгаа хийж байгаа хүмүүст бол амархан гэдэг юм бол байхгүй дээ. Тэгээ явандаа тасаад тэгээд амархан болж байгаа санагдаад байгаа. Ажлын нөхцөл байдлын цаад бэрхшээлийг даван туулах бол ер нь хувь хүний өөрийн сэтгэл зүйн онцлог байдал гэд байдал л та. Монголчууд ер нь тэгээд чадна л гэвэл чаддаг, чадахгүй гэвэл тэгээд ямар ч хөнгөн ажил байсан чадахгүй шүү дээ. Чехэд гэр бүлээрээ амьдрахад бол айгу боломжийн санагдаж байгаа. Тэгээд манай хоёр хүч одоо ирээд жил баг 2 жил болж байна. Тэгээ одоо ирээд сургууль соёлдоо яваад одоо орчиндөө тасаад ирсэн болохоор чөлөөтэй айгу амарчтал байгаа. Анх ирэхэд Чех улс нь их сайхан сэтгэл төрүүлсэн. Бага байдал, амьдарч байгаа орчин нөхцлөөс хамаарат. Эрүүл сайхан тайван орчинд гэр бүлээрээ үр хүүхдүүдэд авчираад хамт амьдрах. Хүүхдүүдэйгээ эрүүл тайван газар л амьдруулж байгаа. Хүүхдүүдийн боловсрал байна дээрээс нь. За Чех улсад ажиллаж амьдрахад бол үнэхээр таатай орчин бүрдсэн. Тэгээд бас нэлээдгүй монголчууд манай Чех улсад ажиллаж амьдарч байна. Би бол эхнэр 3 охины хамт амьдардаг, гэр бүлээрээ амьдардаг байгаа. Монголоос ирээд эхний 6 сар байр өнгөө цаанаасаа 6 сараас хойшоо бол байрны 50%, үндсэн төлөлтийн 50% төлдөг. Гадуур байр хөслөл одоо нэг сарын түрээс нь нэг 18 мянга. Тий 17 8 мянга байдаг юм шиг байлээ. Тэгээд би болохоор нөгөө анх нөгөө Абидосынхаа үйлдвэрээр ирэл ажлынхаа байранд анханасаа байсан болохоор тэгээд манайх болохоор байрны хөнгөлт гэж бас байдаг. Гэр бүлийн өөр нь ажилчид бүгдээрэнд нь байрны ажилчдын байрны хөнгөлт гэж байгаа. Тэр нь бол нэг дунджаар нэг сард бид нар болохоор нөгөө өөрсдөө дотор нь ажилладаг хүмүүс болохоор тэгээд нэг 4000 крон 4000 гаруй крон сарын төлбөр төлдөг. Тийм тэгэхээр бас байрны ингээд нөгөө нэг юун дээр айгүйх ингээ ялгаа гараад ирж байгаа. Тийм гадуур байр түрээсэлснээс үйлдвэрийн байр нь ингээ байхаар надад болохоор арай амар нөгөө нэг юм юу гараад зөрүү гараад ирж байгаа байхгүй юу. Тийм тэгээд надад миний өөрийн юм дээр тэгэхэд амьдрахад хүртэл гадуур би байр түрээслэхэд ямар байдаг лээ. Ямар өндөр төрөөс төлнө, Абидосынхаа байранд, гэр бүлийнхаа байранд ингэхээр миний амьдрал ч гэсэн өөрчлөлт амар гарч ирж байгаа. Байрны хувьд амьдрах орчинг бүрэн зохицлоосон. Амьдрахад таатай.
Ямар ч сан Монголд ажиллаж байснаас дээр цэлээ авч байгаа. Тэгээд ганц бие хүний хувьд бол мөнгө төгрөг урах боломжтой гэж харж байгаа, үзэж байгаа. Ямар байна нэг нийгмийн асуудал их болвол ирээсээ хурдан шуурхаа дорн зохицуулж өгдөг шүү дээ. Оффист ажиллаж байгаа хүний нөөц хүмүүс бол одоо маш гайхалтай түргэн шуурхаа бичгөрөмтний хувьд бол маш хурдан зохицуулж өгдөг тий. За энэ манай байгууллагын ажилчдад зориулаад Монгол ажилчдад зориулаад энэ байгууллагаас фитнес өрөө гаргасан. Тэгээ нөгөө ажлаас хамаарат энд нэг нурууныхаа жилийг биеийн сонголт Монголдад автах тиймэрхүү зориулттай нэг жижигхэн өрөө ингээд тогтчулсан байгаагаар гадаа одоо ингээд бас нэг төрнүк мөрнүк зоогоод саксны талбай ширийн дэс ингээд чөлөө цаг аяд тухтаа өнгөрүүлэх юм орчин бүрдүүлж өгч байна да. Манайх чинь 8 цаг шүү дээ. Тэгэхээр зэрэг өглөөний ээлж өдрийн ээлжийн 2 ингээл 7 хоногор явчихын. Тэгэл хагас өдөн сайнараа амарна. Тэгээд дээрэс нь 8 цагийнх болохоор зав чөлөө цаг гарна. Ер нь бол тэрийг нөгөө хүн өөрөө л ингээд зохицуулж чадах юм бол хангалттай зав чөлөө гардаг шүү дээ. Тэгээд миний ингээд юугаараа чөлөө цагаараа их хвчлэн тэгээд өөрийнхөө л сонирхлоор би ингээд ширэн идэл гар ойдолтой. Тэгээл хүмүүс маань ганц нэгэн бас тийм юм хийлгэе гэхээр тэрнийхэн дагуу л тэгээд энэ гар урал хийдэг дээ нэг бяцхан жижигхэн тий. За миний хувьд бол би зүү орох ойдлоор дайлан уралдаг. Тэгээ бас ажлынхаа яг хажуугаар чөлөө цагаараа хоббигоо хөгжүүлж хийж байгаа. Манай үйлдвэрээс хүмүүс ганц нэгэн захиалга өгнө ихэвчлэн чи их үд тэгээд монголчууд маань бас байна. Тэр нь хамгийн ихэнд төрөвч эмэгтэй эрэгтэй төрөвч тэгээд эрэгтэй тэлээ тэгээд ер нь чөлөөт юу болохоор зэрэг янз янзын хүн өөрийнхөө сонирхлоор л одоо нэг тийм юм хийлэгчмээр байна гээл тэгэл захиалга өгөөл хийлэгдэг даа хвчлээ. За шинээр эрхийг хүсэж байгаа монголчуудад хандаж хэлвэл Абидос компани бол одоо 1997 оноос өнөөдрийн хүртэл 28 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаар явуулсаар байгаа. Тэгээд мэдээж хэрэг бол Абидос компани давуу талууд маш олон байна. Монголоос ирж байгаа улсуудаа тосож авах, ажилчдын унаа, орон байраар хангах, мэдээж Монголоос ирж байгаа улсуудыг хүлээж авч шинэ ажлын зааварчилж байгаа туслах маструуд нь болон ерөнхий маструуд нь бол монгол хүмүүс байна. Хэлний шаардлага нэг шаардаад байхгүй. Тэр нь давуу тал байна. Тэгээд наашаа гэр бүлэрээ болон ганцаараа ирж Чех улсад ажиллаж амьдрахыг, Абидос компанид ажиллахыг хүсэж байгаа улсууд бол энэ Абидосын албан ёсны Абидос гэсэн тийм пэйж хуудас шинээр нэгдэж байгаа. Тэрнлөө ороод ерөнхийдөө бол 100% мэдээллийг авах боломжтой байгаа. Тэгээд ирж ажиллаарай л гэж хүсье да. Угаасаа л бид нэг хүний нутагт гэр нутаг уснаас хол байгаа юм чинь ихний ээлжинд сэтгэл зүйл айгу чухал юм болов уу гэж боддог. Ихний ээлж нөгөө ирээд тэгээд нөгөө одоо хүн манайх ч юм болохоор бас хүнд үйлдвэртээ ордог. Ирээд нөгөө ажиллаа хараад шантраад тэгээд нөгөө нэг жоохон сэтгэл зүгээр бас айгу ундаг юм шиг санагдаад байдیں۔ Тэгээд яг хөө ихний ээлжинд ирэх гэж байгаа бол жоохон сэтгэл зүйн бэлтгэлтэй л багт л тэгээд зоригтой сэтгэл зүйн бэлтгэлтэй тэгээд зоригтой хүн тэгээ хаач тэгээд газардахгүй байх л гэж боддөө шүү дээ. Өөрийнхөө л одоо юун дээр туршлага дээр тулгуурлал бас тий би чинь манай монголчууд гэлтгүү гадаад дөнгөж ирж амьдарч байгаа хүмүүс яаж явдаг вэ? Тэр замналаар л хичээж явна. Тэгээд хэрвээ сонирхож байгаа, ирэх гэж байгаа, ирж ажил хөдөлмөр хийх гэж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд хэл дээрээ тухайн орныхоо хэлийг сурахын тал дээр л анхаараа л гэж хэлмээр байна да. Чехийг зориод манай үйлдвэрийг зориод ирэх гэж байгаа залуучуудад яг зорилго тавиад зорилгодоо хүрэхин төлөө яг бүгдээрээ хичээгээрэй л гэж хэлье. Сонголтоо тэгээд зөв хийгээрэй. Боломж таны гарт байгаа шүү. Наашаа ирэх гэж байгаа хүмүүст амжилт хүсье. Шийдвэр таны гарт.